тэгэхээр алдагдaltaй ажилласан ч гэсэндээ энэ ядаж энэ иргэдийн гэр орны дулааны асуудал одоо шийдэгдсэн байх ёстой шүү дээ. Тэгээд үнэхээр алдагдaltaй ажиллаад байна уу? Тэгэхээр энэ асуудлаа шийдэж чаддгүй алдагдaltaй ажиллаад байна гэдэг бол энэ бол шууд 100% ерөөсөө удирдлагатай холбоотой гэж харж байгаа. Энд бол олон төрлийн инженер техникийн ажилчид өдөр шөнөгүй ажиллаж байгаа. Дээрээс нь аймаг орон нутгаас бас одоо энэ асуудал дээр дэмжлэг үзүү шийдэж явахгүй бол одоо бид нар болохгүй. Тэгэхээр одоо энэ жилийн 25 оны төсөвт тодорхой зарлуудыг суулгах хэрэгтэй. Тийм. Суулгаад за тэр айлд орж байгаа хоёр юу гэсэн юм сая? Хоёр хоолойн системээ эсвэл тодорхой хэмжээнд айл өрхүүдээс нь чамаагүй тодорхой хэмжээний зарлуудыг гаргаад гадны шугам шүлжээг нь өөрсдөө бид нар өөрсдөө тавиад ингээ явах хэрэгтэй. За яг хөө тэр бололцоо нөгөө энэ орон нутгт учраас тэр сөөх мөнхийн олигтой болоогүй бэхжээгүй учраас ингээд дулаан дээр нэг сөөх мөнхийг хариуцуулдаг байгаа нь өөрөө буруу байхгүй юу? Тэгэхээр тэрийг салгаж өгөөд яг энэ улсууд нь тэр хийдэг шугам шүлжээг хийхгүй бол одоо тэр чинь доор нь ус болсон ч эднийг хариуцдаг сөөх болоо цэвэрлэгээгээ хүртэл эднийг хариуцдаг гэдэг бүх юм нэгэд тэгээ ер нь бол нийтлэхээр бид нар ингээд жилийн 4 улиралтай тэнгуут л одоо зуныхоо улиралд дулаан гэдэг байгууллага ажиллахаа болоод бүгдээрээ амраа явждаг. За зарим хоолой нэг байгаа улсууд нь бас нэг шугам хоолойгоо янзалдаг л баг. Яг намар ерөөсө хот шалгаа авахгүй ингээд намар 1 сард ажил эхлэхдээ 9 сард сургууль хичээл эхлэхдээ ухаад эхэлдэг. Тэгэл тэр сургууль цэцэрлэг орж байгаа төгжрөл их байгаа даа ерөөсө бүгд ингээд давхцаад ажил эхлэхдээ ерөөсө энэ нэг тийм амралт ажлын зөвхөн 100 ажилтдаг болох нөхцөлийг бүрдүүлэх хэрэгтэй хүмүүсийг 100 халуун усын нөгдөг одоо тэр халуун усын нөхдөөр шин бодвол галгаа хийж таарна шүү дээ. Тэр улсуудыг хуваарийг хийж ирэх жилээс энэ халуун хөдөө усны системтэй болох хэрэгтэй. Одоо бодвол би шугам байгаа гэж ойлгоод байгаа. Зарим өсгөөд нь сүүлийн байрууд нь байгаа мó? 5 халаалтын хэсгээр бол 100 хэрэглээний алуус өгч байгаа. Тэгвэл тэр чинь нөгөө юу гэж байна шүү дээ. Нэг хагас сүнсэнд төчөл юу те? Тий. Тэгэхээр одоо ч бид нар хэдгээр зуунд амьдарч байгаа болоо тэр шугам хоолойг нь эргэжил ядаж нэг хэсэгчлээ тавиад ингээд халуун хөдөө устай болгох тэр систем рүү явах хэрэгтэй. Тэрийг одоо улсын төсвүүдээр тодорхой хэмжээг нь тавиулаад аймгийн төсвүүдээр тавиулаад 100 модны сумын төсвүүдээр тавиулаад ингээ хэдэн талаасаа үе шаттай хэрэгжүүлээд явмаар байна.